улсын хурлын 20 гишүүний өргөн барьсан эрүүг хуулийг нэгдсэн чуулганаар орж хэлцэх гэж байна. Тэгээд улсын хурл суул бүх намуудын гишүүдийн төлөөлөл оролцсон эрүүг хуулийн өөрчлөлт байгаа. За 5 үндсэн асуудал хөндсөн нэр томьёо, найруулга болон зарим талаараа философи, үзэл санаатай холбоотой 5 зүйл байгаа. Би энэ 5 зүйлийн 3-ыг нь дурдъя. Нэгдүгээрт нь эрүүг хуулиндөө худал мэдээлэл гэдэг гэмт хэрэг байгаа. Энэ худал мэдээлэл гэмт хэргийн дотор ямар өгүүлбэр байгаа вэ гэхээр хуулийн этгээдийн алдар хүндийг хүндэд халдсан бол гэдэг нэг юм ойлголт байгаа. Сүүлд эрүүг хуулийн хуульд өөрчлөлттэй холбоотойгоор энэ хуулийн этгээд гэдгийг ашиглаж төрийн байгууллагууд гомдол гаргадаг болж хуурсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагаас хуулийн этгээд учраас бидний алдар хүндэд халдлаа гэдэг байдлаар иргэнтэйгээ заргалддаг ийм жишг тогтоод нэг бус нэлээд шүүхийн шийдвэрүүд гараад цөөнгөө иргэд бол ял шийдгүүлсэн байгаа. Үндсэн хуулийн орчин үеийн бид 1992 оны үндсэн хуулиар арчилсан либерал үндсэн хууль гэдэг тунхагласан. Энэ үндсэн хуулийн үзэл санаагаар бол төр иргэнтэйгээ өрсөлдөхөөс нэр төртэй байхыг бол хориглодог. Нэр төргүй дигнити гэдэг ойлголт зөвхөн иргэний эрхчлөөний хэсэг байдаг. Тийм учраас хуулийн этгээд гэдэг эрүүг хуулинд ашиглагдсан нэр томьёог ашиглах байдлаар төр иргэнээсээ давсан нэр алдартай байх ийм нэг гажуудсан байдал бий болж эхэлсэн. За арчилсан улс орнд төр хуулийн этгээдийн эрхэлдэг ганцхан тохиолдол байдаг. Энэ бол иргэний маргаанд. Гэтэл эрүүгийн буюу нийтийн эрх зүйдээр төр энийг ашиглах гэж оролдож байгаа байдлыг халахын тулд энэ хуулийн этгээд эрүүг хууль заасан хуулийн этгээд гэдэг ойлголт нь төр хамаарахгүй гэдэг тайлбар хийж өгч байгаа. Нэг зарчим байна. За хоёрт нь нийгэмд аюултай шин чанар, хор уршиг гэх мэтлэн ийм ойлголтуудыг эрүүг хуулинд хуульчилсан байлээ. 17 оны нэмэлт өөрчлөлтөөр 2015 онд энэ ойлголт социалист ийм ойлголтуудыг бол халсан байсан. За шүүхийн маш олон шийдвэрт бараг шүүхийн гарч байгаа бүх шийдвэр дотор нийгмийн хор аюулыг үнэлж нийгэмд аюултай шин чанараар гэх мэтлэн байдлаар шийдэх тогтоол уншиж байгаа. Тэгээ энэ ойлголтыг бол халахаар эрүүг хуулинд өөрчлөлт оруулж байна. Та бүхэн анзаарч байгаа бол арчилсан үндсэн хууль бүхий улс орнуудад хүнээс гадуур хэн нэгнийг ялахыг хориглодог. Тийм учраас хэмжих түүц маш тодорхой ойлголт бичиж хүнийг буруутгадаг. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэдгийг хэмжих юм боломж байхгүй. Хит субъектив ийм зүйлээр иргэдийг яллаж шийдэж байгаа байдлыг бол эрүүг хуулиас халахаас өөр аргагүй байгаа. За гуравт нь мөрдөн шалгах үйл ажиллагааны нууц гэдэг ойлголт байгаа. Энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хит хавтгааруулан хэрэгснээс болоод энэ нууцыг хадгалах үүрэггүй этгээдүүд хүртэл шийдэгддэг дэмжиг тогтсон. Нэг бус сэтгүүлч төрөл шийдэгдсэн тохиолдол байгаа. Тийм учраас энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой хэсгийг шинжилэн найруулж 2015 оны эрүүг хуулийг анх бичижсэн тэр үзэл санаагаар нь буцааж бичиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээлэлт гэдэг энэ ойлголтыг зөвхөн энэ нууцыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтнуудад хууль сахиулагч нарт өөрүүлж байна. Бусад иргэд хинч гэсэн мэдчихэд түүнийг ил болгоод хариуцлага тооцох гэж байгаа бол ганцхан тохиолдлыг тооцож байна. Тэр нь бол нууцлсан гэрч. Нууцлсан гэрчийг мэдсэн этгээд нууцлсан гэрчийн мэдээллийг ил болгосон бол эрүүг хариуцлага хүлээж болно. Тэрнээс бусад харц тэрэг дотор байгаа мэдээ үйл явц мөрдөн шалгах үйл ажиллагааны байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг мэдээлсэн иргэн бол энэ хууль баталсны дараа бол эрүүг хуулиар гэмтэр гэж үзэж хариуцлага хүлээхгүй болж байгаа. Ийм мэт тодорхой философи санаатай шинэ нийгмийн үнд зүйлүүдийг хамгаалах чиглэсэн эрүүг хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийг энэ 7 хоногт улсын хурлаар хэлцгэсэн шийдэж байна.